Ховдын наадмын ногоон дэвжээнээр анх удаа 512 бүх зодголлоо. Аймгийн О гэдэг утгаараа бусад аймгаас олон бүхчүүд ирж барьж чадлаа сорьсон юм. Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хүчит өхрийн барилдаанд улсын гард, баяр жавхлан, улсын зан, мэгмэрсэрэн, улсын зан Батзорог, улсын харцаг амар төвшин Алтан гэрэл, улсын начин Лавгсран, Бацая, Заяа мандах цогт баяр нарын улс аймгийн алдар цолтой болон залуу 512 бүх зодголон барилдсан юм а. Овс аймгийн Малчин сумын харьяат аймгийн харцаг гантуулга төрүүлж аймгийн хурц арслан цол хүртэж УАЗ 469 машины түлхүүрийг атгсан бол Ховд аймгийн харьяат аймгийн харцаг Соёмб үзүүрлэж аймгийн арслан цол хүртсэн юм а. Соёмб хэдхэн хоногийн өмнө Дархан аймгийн 50 жилийн ойд 6 даван аймгийн харцаг цолыг хүртээд байсан юм а. Тэрээр улсын хурлын гишүүн Загжавын хүү үзүүр төрөв булаацагдсан ч эхний барилдаанаар өвдөг шороодсон. Гэвч хөлийн цэц нь маргаж дахин барилдууллаа. Харин улсын хурлын гишүүн Загжавын хүү дахин өвдөг шороодож жирийн ардын хүү гантуулга Ховд аймгийн 80 жилийн ойн бүхийн барилдаанд төрүүлж арслан цол хүртсэн юм.